Цаана channel-та эргээд тавтай морилно. За анх удаа үзэж байгаа хүмүүс байвал намайг Сана гэдэг. Америкийн нэгдсэн улсын Виржиниа мужид төгсдөгөө 3 хүүхэдтэйгээ ингэж ажиллаж амьдардаг юм хүн байгаа. Тэгээд Ганаас Family гэдэг энэ YouTube channel-ийн маань хувьд гэх юм бол бараг 3 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд бид нэр Америкт ерөн залуу хүмүүс яаж ажиллаж амьдардгийг гэдэг талаар бичлэгнүүд хийдэг, өөрсдийнхөө бас дурсамжийг хадгалах үүднээс ийм бичлэгүүдийг хийдэг юм ингийн гэр бүл байгаа. Тэгээд бичлэгүүдийг маань бас сонирхорой анх удаа үзэж байвал тэгээд таалагдвал бас subscribe дараарай. Эхний бичлэгээс эхлээд үзсэн шүү гэдэг хүмүүс маш их байдаг. Тэр хүмүүстээ бас маш баярлалаа. Хайртай шүү. Өнөөдрийнхөө бичлэгээр ер нь анх намайг Америкт ирэхэд иймэрхүү зүйлүүдийг нэг хүн хэлээд өгсөн бол зүгээр байж дээ гэж бас бодсон юм байдаг байхгүй яа. Тэгэхээр Америкт ирнэ гэж ер нь виз гарсан л бол шууд ингээл харанхуй яваад хүрээд ирсэн. Начиг бас зөндөө хүмүүс байдаг байх. Америкт ирснээс хойш 8 жил болсон байна. Бараг 9 жил болох ч юм. Тэгээд энэ хугацаанд бас дөнгөж ирснээ бодох юм бол айгүй юм сураад явж байгаа. Тэгэхээр дөнгөж Америкт ирсэн ч юм уу эсвэл Америк руу явах гад хөдөлтөж байгаа ч юм уу ер нь сонирхож байгаа хүмүүст хэрэгтэй болов уу гэдэг үүднээс энэ бичлэгийг хийж байна. За нэгдүгээрт Америкт эрүүл мэндийн үйлчилгээ авахд асар үнэтэй байдаг. Эрүүл мэндийн даатгал үнэтэй, шүдний даатгал үнэтэй, сар болгонд ирээд төлөөд явна. Жишээлбэл 5 ам бүл манайх 2 том хүн 3 хүүхэд гээд сард бараг $1500 төлгөөр гарч ирж исэн. За ингээд төлчлөө. Тэгээ 100% дараа нь эмнэлгийнхаа үйлчилгээг авах юм уу гэхээр бас үгүй. Үзүүлэх болгондоо тодорхой хувийг нь төлдөг, нэмж төлөх жишээтэй. Тэгээд тийм үнэтэй байдгаас нь болоод айгүй олон хүмүүс даатгалгүй яваад байдаг. Тэгээд даатгалгүй явж идэлгэнд биений өвдөд эмнэлэгт үзүүлэх юм бол 100% өөрийнхөө халааснаас гарах болдог. Тэр нь бас айгүй өндөр үнэтэй. За жишээлх юм бол төрөхөд доотлол нь $10,000-аас $20,000-30,000 хүртэл байдаг. Тийм үнэтэй байгаа. Би бол 2 баг хүүхдээ Америкт төрсөн учраас яг мэдчихэж байгаа байхгүй. За дээрэс нь төрийн тусламжийн үйлчилгээ авах гэдэг дээр айгүй үнэтэй байдаг. Зүгээр очиод нэг халуун үдсэн ч юм уу те нэг өрөөнд нэг цаг байлгахсныхаа төлөө $500-600 авах гих мэдчихлээ. Тэгээ тийм үнэтэй юм чинь айгүй сайхан үйлчлэгээтэй юм уу гэхээр бас тийм гайхалтай сайхан үйлчлэгээтэй биш. Төрийн тусламжийн үйлчлэгээ авах ч юм уу айгүй хэцүү байдалтай хурдан шалангуй үйлчлэгээ авахын тулд очиж байгаа ш. Тэгэхэд чинь очиод нэг цаг хүлээгч дээ 2 цаг хүлээгч дээ. Тийм сонин эмнэлгийн системтэй. Тэгээд ер нь яг Америкууд өөрсдөө ч гэсэн хэлдэм байлээ. Америкийн эмнэлгийн систем нь айгүй хэцүүгээд үнэтэй дээрэс нь тийм сайхан биш гэж ярьдаг. Өргөний тэрэг дуудахад амбуланс дуудахад $1000 байдаг. Тэрийг бол бид ерөөсөө мэдгүй байж байгаад нэг удаа том хүүхэд 4 настай байж байгаад хоолонд боогоод түргэн дуудсан байхгүй юу. Тэгээд түргэний юм чинь нэг сүртэй ч юм хийгээгүй. Тэгээд манай хүүхдийг эмнэлэг рүү авч яваад бид нар хамт суугаад аваа явсан. Тэгээд дараа нөгөө биелээ тэ төлбөрийн тооцоогоо харсан чинь $1000 дээрээс нь нэмэгдээд нөгөө манай гэрээс эмнэлэг рүү явсан тэр майл километр болгон дээр бас нэмэгдээд мөнгө ороод ирт юм лээ. Тэгээ бүр гайхаад тэр хүмүүс чи баг юу ч хийгээгүй штэ гэд хэлмээр байгаа байхгүй юу. Гэхдээ стил ингээд ирсэн юм чин төлбөрөө төлөх болно. Тэрнээс хойш тэгээд өвдөд өөх гээд ээж бас $1000 гэд бодогдоод байх ч юм уу. Тэгээ айгүй хэцүү ер нь бол тэр тал нь аюу хэцүү байдаг. Түргэний тэр гэсэн чинь нэг юм санаанд орчлоо. Би бас яг гэрэн жилийн өмнө Facebook-ээс харж ирсэн. Ийм Америк хүн энэ дээр юм буугчтай жилөө нэг юмтай. Тэрэн дээрээ болохоор би ингээд татаж ундаймаа. Хэдэн минутын дараа би өөрөө сэрчдиймаа. Бити санаа зовоорой. Түргэний дээрээ дуудах, амбуланс дуудах хэрэггүй шүү гэж бичсэн байдаг гэж. Тэгээ доор нь комментод нь Америкийн эрүүл мэндийн систем ийм л байна гэж аюу шүүмжилсэн. Тэр санаанд орж ийн. Тэгэхээр яг энийг ярьдаг нь нэгдүгээрт эрүүл мэнд хамгийн чухал учраас нийт ярьж байгаа шүү. Америкт ийм үнэтэй байд юм аа. Та нар баг дийлэхгүй ирээд үхнэ гэж би ерөөсөө хэлээгүй шүү гэдгийг ойлгоорой. Харин тэрний оронд Америкт ийм үнэтэй байдаг гэсэн. Тэгэхээр би Монголдоо харьцангуй хямдхан байд юм чин бие бүрэн шинжилүүлээ гэж гэдэг юм аа. Тэглээ шүдээ бүгдийн үзүүлээ сайхан эмчилүүлээд ирээрээ бие бүтэн шинжилгээнд ороод өвчтөө зовлонтой байх юм бол эмчилүүлээд ирээрэй л гэдэг үүднээс хэлж байгаа шүү. За гэхдээ эмнэлгийнхаа өөр ширэнд ороод ингээд дампуурах юм уу яах юм бэ гэж бас бити бодорой. Янз бүрийн тусламжуудыг авч болдог байгаа. Эмнэлэг дээрээ жишээ нь би энэ
төлбөрөө төлж чадахгүй нэ гэд хэлэх юм бол батлах юм бол орлого багтаа гэдгээ ч юм уу батлах юм бол 100% хүртэл хөнгөлж өгдөг, 50% хүртэл хөнгөлж өгдөг, эсвэл хуваагаа цаар цаарт нь хэдэн жилээр ч юм уу хуваагаа төлж болдог ийм тусламжууд байдаг. Дээрээс нь Medicaid, Medicare гэдэг ийм улсын тусламжууд бас байдаг. Хүүхдэд өгдөг, жирэмсэн эхүүдэд өгдөг ийм тусламжууд бас байдаг шүү. Credit score гэж айгуу чухал юм байдаг Америкт. Энэ талаар бол би эрэхтэй ерөөсөө сонсог байсан. Хүн болгон Social Security number гэдэг одоо нийгмийн даатгалын number дугаар гэдэг шиг тийм хүн болгоныг тусдаа дугаартай байдаг. Тэрээ ерөн өөр хүнд өгч болохгүй, өөр хүнд өгчих юм бол тэрийг чинь хэрэглээд таны орон таны нэр дээр чи зээл авчин, үр ширэнд оруулчин гэх мэтчлэн. Тэгэхээр тэр дугаарыг чинь ингээд хийгээл таны бүх the background check одоо юу гэдэг таны талаар бүх хэмжээ мэдээллүүд чинь гараад ирнэ. Энэ хүн өртөө юм уу, зээлтэй юм уу, энэ хүн хэр найдвартай хүн юм гэдэг чинь гараад ирдэг гэсэн. Тэгээд тэр Social Security number ашиглаад энэ кредит оноо гэдэг юмыг босгодог. Зээл авахта машины зээл ч юм уу, утасны зээл хүртэл ингээд жижигэн зээл ч гэсэн өөрөөхөө тэр Social Security number-аа хийгээд утас зээлээр авлаа гэж бодъё те. Тэгээ зээлээ цаг тухайд ингээд төлөөд явах юм бол нөгөө credit score гэдэг нь яриад байгаа юм чинь кредитний түүх гэж яриад байгаа юм чинь үүсдэг байхгүй. Тэгэхээр тэр түүхийг чинь дараа нь хараад хүн энэ хүн ингээд зээлээ цаг тухайд нь төлж исэн юм байна, найдвартай зээлдэгч юм байна гэдэг үднээс ингээд оноо ч өсөд явна. Эсэргээрээ төлөхгүй байх юм бол оноо ч буураад явна. Тэгээд тэр кредит оноо гэдгийг чинь юм болгон дээр харна. Байранд ороход чинь харна. Өөр том зээлүүд авахд чинь харна. Жишээ нь машин авахд тэр оноо чинь харж агаад муу оноотой байх юм бол үнэтэй өндөр хүү өгнө гэдэг юм уу, сайн оноотой байх юм бол бага хүү өгнө гих мэдчлэн ийм зүйлүүд байдаг. Тэгэхээр кредит оноо гэдэг юм айгүй чухал шүү. Social Security number гэдэг юм айгүй чухал шүү. За гуравт нь гэвэл цалин өндөр ч гэсэн гарах зардал нь бас маш өндөр байдаг. Тэгэхээр хүмүүс асуудаг байхгүй Америкт за чи ямар ажил хийж байгаа цагийн хэдэн доллар болдیں гэдэг. Өдөртөө за дунджаар 100-аас 200 доллароо гэх юм бол өдөр за чи тэгээ 20 өдөр гэхэр чинь амар их мөнгө авт юм штэ. Тэрийг нөгөө нэг доллараа 3-4 мянган доллараа шууд төгрөгрүүгээ шилжүүлэнгүүтээ амар их мөнгө болдсон байх гэж бодоод за ерөөсөө Америк явъя. Мөнгөний бодсон мөртлөө ерөөсөө гарах зардлыг боддгоо. Америкт хамгийн үнэтэй байдаг юм нь болохоор байр түрээсэлж амьдарч байгаа мөртлөө айгүй үнэтэй нөгөө сарын цалингийн чинь бараг талаас илүү хувь нь байранд явцдаг. Виржиниа мужийн хувьд дунджаар нэг өрөө, нэг бедрум буюу одоо нэг унтлахын өрөө, нэг том өрөөтэй ийм байр дунджаар 1500. За хамгийн багтаа ер нь бол 1500 доллар байгаа сарын. За зарим байрнууд дээрээс нэмээд тог захилгаан энэ нэмээд бас 300-400 доллар нэмэгдээ. За 1900 дунджаар тэгээд нэмэгдээд өрөө нэмэгдэх тусам ингээд дэше өсөө явцдаг гэсэн. Тэгэхээр байр байна. За дээрээс нь машинтай бол машиныхаа түрээс нь 500-аас 1000 ч үгүй юм уу хэдэн доллар ч үгүй тийм. За хүн юм чи идэж уун. Сүүлийн үед 2020 оноос хойш ковидоос хойш ер нь бол хүнсний үнэ Америкт аюу үнэтэй болсон. Урд нь Costco ороод 100 доллараар ахиух юм авчдаг байсан бол одоо бүр доотлол нь 300-400 доллар болцсон байх жишээ тийм. За тэгээд оюутан бол нэмэгдээд сургалтын төлбөр гэдэг ингээд талигаад өгчин. Америкт ирэх байгаа хүмүүс байх юм бол тухайн мужийнхаа өртгийг сайн судлаарай. Яг гэвэл муж болгон өөр байгаа. Манай мууж болохоор яг Washington DC-тэй ойрхон, төвтэй ойрхон учраас дээрэс нь одоо ингэ цэвэрхэн ч байд юм уу, аюулгүй эсвэл сайн сургуулиудтай ч гэдэг юм уу, тийм нөхцөл байдал шалгуураасаа болоод үнэн нь ингэ нэмэгдээ явчихсан юм лээ байрны. Хэрвээ жоохон хөдөө газар Tennessee, Texas ч юм уу, эсвэл Мексиктэй ойрхон тиймэрхүү газрууд болвол арай хямдхан болоо явчихна. Байрныхаа үнийг сайн судлаарай. Одоо орчин үед ChatGPT гэдэг сайхан юм байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр ChatGPT-гээс монголоор Америкт би очих байгаамаа ямар газрууд нь зүгээр вэ? Миний энэ бажет ийм байна гэд хэлэх юм бол урдч ингээд хэлээд өгнө. Америк л бол Америка гэж бити бодорой. Америк чинь айгүй том улс, маш олон сая хүнтэй, 50 мужтай. Тэр 50 муж болгоно баг өөр өөрсдийн хуультай, дүрмтэй одоо хамгийн наад зах нь жолооны үнэмлэх авахд өөр шалгалт авдаг ч юм уу, өөр дүрм журм байгаад байдаг.
Жишээ нь Калифорни мужид очих юм бол арай үнэтэй, Texas мужид очих юм бол арай хамтхан. Эсвэл зарим нэг мужид илүү их цагаан хүмүүс амьдардаг. Тэрнээсээ болоод тэгээ нөгөө нэг арьсангөр ялхарлах ч юм уу тиймэрхүү юм байж болно. Chicago ч юм уу те Калифорни ч юм уу тийм мужуудад бол илүү сайхан маш олон төрлийн өөрөөр үндэсний хүмүүс байдаг болохоор илүү их боломжууд байдаг ч гэдэг юм уу. Тийм юмнууд байдаг. Тэгэхээр айл газар очих гэж байгаагаа судлах хэрэгтэй. Тэрний эсвэл өөрөө юу хүсэж юм те тэрнээсээ болоод өөр очих газраа ингэ сонгох ч гэдэг юм уу. Тийм зүйлүүдэд бодолцоорой. Америкт ирж байгаа бол та өөрөөсөө энэ асуултыг асуугаад үзээрэй. Би бүх юмаа эхнээс нь эхлэхэд биелнэ үү? Монголд хичнээн өндөр албан тушаалтай, англи хэлтэй, өндөр дээд боловсралтай хүн байсан ч гэсэн Америкт ирэнгүүтээ ирэншгэ байна гэсэн үг биш ээ. Жишээлбэл оюутны видтэй хүн бол ажиллах хэрэггүй байдаг. Тэгэхээр хичнээн өндөр боловсралтай, хичнээн англи хэл сайтай байсан ч гэсэн шууд ингээд хүссэн ажилдаа орж болохгүй байх жишээ. За тэгэл Америкт ирэхэд Монголоос цагаагаар нь хүртэл өөр, хүмүүсийнх нь ааш харилцан, соёл нь хүртэл өөр гэд бодохоор ер нь бол бүх юмыг шинээр эхэлдэг. Ер нь зөвхөн Америк гэлтгөө дэлхийн хаанч очсон хүн нойлоос буцаал эхэлдэг. Тэгээ нэг бодлын айгуу гоё, нөгөө бодлын бас л чанга. Жишээлбэл би Монгол Улсын сургуулийн сэтгүүлч мэргэжлэр төгсөөд энд ирсэн. Сэтгүүлчээр ажиллаад явна гэдэг бол асар хүндрэлтэй тий. Нэгдүгээр хэлний 100% Америк хүн шиг ярьж чадахгүй, гар ажиллах хэрэггүй ч юм уу, эсвэл туршлагагүй ч гэдэг юм уу, эсвэл иргэн биш гэдэг утгаараа энд ингээд айгүй сайн ажлуудад шалгуурыг нь харахаар заавал ногоон карттай юм уу, иргэн гэсэн юм шалгуурууд яваад байдаг. Соёлын ялгаа яалчгүй Аз, Монголын соёл, Америкийн соёл бол хоорондоо тис өөр ялгаатай. Гудамжаар явж байгаа танихгүй хүмүүс ингээд инээгээд идэг. Тэгэнгүүт бид нарт анх айгүй юу яа инээгээд байгаа юм болоо намайг таньдийм бахтаа гэдэг ингээд гайхаад идэг. Өөртөө яг урдаас нь буцаад инээж чаддгүй. Саяхан бас би нэг бичлэг үзсэн TikTok дээр нэг Аз хүн, солонгос хүн байсан. Тэг солонгос хүн настай хүн байсан. Тэр хүн ингээд нэг газар жоохон асуудал үүсгээд кофе шопын хүнтэй ингээд маргалтаад тэгсэн чинь нөгөө хүмүүс нь цагтаа дутсан. Тэгээд нөгөө цагтаа нар нэрээд яасан бэ гэсэн чинь нөгөө солонгос хүн чиг өөрийнхөө нөгөө зангаар настай хүн чинь залуу ялангуяа солонгос чинь нөгөө цагтаа нар чинь яг иргэнийхээ төлөө гэдэг үднээсээ хүмүүсээ ингээд хүндэлсэн байт юм лээ. Тэгэхээр нөгөө солонгос өвөөч тэрнчээ санаад нөгөө Америк цагдаагч нь өөр ингээд ойлж ашраад тэгээд балраа нөгөө Америк цагдаа нь баг бууд булангаа алдаад барилгангаа алдаад салсан тийм бичлэгүүд яваад нөгөө нэг камер ингээд үзсэн байдаг шүү дээ цагдаа нар тийм бичлэг яваад байгаа. Тэрийг мэдвэштэй мэлээ цагдаа нар нь бол бас давуу хэрэгтэй байдаг. Хэрвээ явж байгаа цагтаа зогсоох юм бол ингээд цонхоо онгоолгоод хөдөлгөөнгөө сууж авах хэрэгтэй. Тэрийг бол би мэдгүйсэн манай нөхөр надад аягүй чухалчилж хийсэн. Хэрвээ чамд цагтаа зогсоох юм бол чи ингээд ингэж мэнгижиж буудуулгаа гэж тэгжсэн. Тэгээ би юу гэж тэгжийдин гэсэн чи яг ялч үтдэм билээ. Кинон дээрээс чарахад ингээд өөрөө бичлгүүдийг харахад ч гэсэн эвгүй хөдөлгөөн хийх юм бол урдаас нь галлах чинь гэж бодоод ялангуяа Америкт ч айгүйх гар дуу зэвсэг авч болно шүү дээ. Тийм болохоор ингээд тэгж үзэл шууд бодчихсон юм лээ. Тэр хүний бурууч байсан зөвч байсан хамаагүй. Тийм болохоор ингээд зогсоохоо морил зүгээр сууж авах хэрэгтэй. Ийм travel license ч юм уу те машиныхаа гэрчлэгийн энтрийг үзүүлээ гэх юм бол ингээд айтаахан шиг зөөлхөн хөдлөө. Ямар нэгэн эвгүй үйлдэл хийхгүйгээр ингээд байх хэрэгтэй байлаа. Тэрийг бас мэдж аваарай. Тэгээд цагдаа нарын үед бас янз бүрээ болж иж алуулаа гэдэг. Гүйгүй. Эвгүй чилж. Тэгээд хэлэхгүй шүү дээ. Болоос байх. Дараагийнх нь бол визний асуудал байна. Визний асуудал бол айгүй чухал асуудал шүү. Тэрийг маш их нухацтай хандаарай гэж хэлмээр байна. Хүнээс сонсноороо ерөөсөө бити шийд гаргаж байгаарай. Заавал хуулийн мэргэжилтэн хүмүүсээс зөвлөгөө авч шийдэж байгаарай. За тэгээд сүүлийн үед бол Америкт айгүй хэцүү байгаа. Трампын гаргаж байгаа үйл ажиллагаанууд бол айгүй хэцүү байгаа. Хууль бус иргэдээ Мексикүүдээ гаргаж ийн дээрэс нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож исэн хүмүүсээ гаргаж ийн баримтжилж ийн гэх мэтчлэн. Тэгээд оюутнууд хүртэл заяа. Оюутнууд хүчинтэй сургуультай явж байгаа оюутныхаа визийг ингээ хадгалаад явж байгаа хүмүүс хэрвээ ямар нэгэн байдлаар зодон зохион холбогдсон юм уу цагдаагийн нэг бүртгэлд нэрээ оруулсан байх юм бол нөгөө визийг шууд цуцлж ийн гэсэн. За өнөөдрийн миний санаанд орсон юмнууд бол эдгээр байна. Энэс бас яриагүй зүйлүүд зөндөө байгаа бах. Хэрвээ та бүхэн асуултууд байвал комент бичээрэй. Тэгээд би өөрийнхөө мэддгийг эсвэл судлаад ч юм уу мэдсэн хүнээс нь асуугаад
ChatGPT-гээс асуугаад бичлэг хийх болно дараагийн удаа. Тэгээд энэ бичлэгээрээ ерөөсөө та бүхнийг айлах гайгүй шүү. Америкт юм хэцүү байна гэж хэлэх гээгүй шүү. Харин ч өөртөө тунгааж бодоод цаашаа асууж сураглаад өөртөө бэлтэж байж бэлтгэлтэй ирээрээ гэдэг үднээсээ энэ бичлэгийг хийсэн юм шүү. Тэгээд таалагдсан бол лайк, шеэр хийгээрэй. Дараа уулзъя.